Монгол улсад 2026 оны 8 дугаар сарын 17-оос 28-ны өдрүүдэд болох Нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг зохион байгуулах талбай. Бэлтгэл ажлын явцтай газар дээр нь танилцах аяллыг хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдэд зориулан зохион байгууллаа. Танилцах аяллын үеэр баг хурлын үндсэн байгууламж, хэвлэлийн төв болон бусад байршлуудын нөхцөл байдал, зохион байгуулалтын дэлгэрэнгүй мэдээллийг байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны дарга Сандаг Очор, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Мөнх Тамир болон үндэсний хорооны дэргэдэх дэд хороо салбар яамдын төлөөлөл хамтран ажиллаж буй аж ахуй нэгжийн удирдлагууд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж нээлттэй санал солилцлоо. Бид байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны дарга Сандаг Очроос дэлгэрэнгүй тодруулга авсныг бүрэн ихээр нь хүргэж байна. Одоогийн байдлаар бол одоо нэг 60 гаруй сайдын түвшний шадар сайдын түвшний 29 одоо дэд сайдын түвшний одоо би өндөр дэдийг хэлж штэ. Тэгээд улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан дөрвөн ийм одоо бүрэлдэхүүнтэй. За тэгээд ажиглагч, нүүбийн одоо байгууллагын ажилтнуудад тэгээд ингээд маш олон хэвлэл мэдээллийн ажилтнуудад тэгээд ингээд нийтдээ 4700 гаруй хүн бүртгүүлээд байна. Одоо аль биесээр энэ улс орчин бүгд л энэ дэрнэ гэсэн үг шүү дээ. За тэгээд нэг бидний тооцоолоор бол 6000 орчим хүн байх болов уу гэсэн төлөвтэй зөвхөн гадны зочд. За тэгээд Монголын оролцогч нар байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь талбай дээр гэдэг юм уу 17, 24-ний нээлтийн өдрүүдэд бол нэг талбай дээр бол нэг 10 орчим мянган оролцогч нар бол байх бах. Тэ. Гэсэн төлөвтэй байна. Тэгээд за 5 хүн сая бол одоо ингээд уулзалтын танхимуудаар явж байна. Ерөнхийдөө бол бэлтгэл ажлууд том ажлууд бол дууссан. Жижиг сажиг тогтчлтын за ингээд тохируулгын юмуд хийгдэж байна. За энэ жишээ нь одоо өндөр дээд оролцогч нарын VIP lounge уулзалтын танхим байна. За энд одоо өндөр дээд түвшний улсууд бол энд суугаад за нөгөө тэгэл 2 талд 3 талд уулзалт гэрээ хэлцлүүдээ хий. Туршлага юмудаа ярилцсан, судалгаа юмудаа ярилцсан. За тэгээд одоо сайтын ивентүүд дээр оролцоо. Тэгээд цаашдаа ер нь ямар чиглэлээр ямар хөрөнгө оруулалт оруулах болцоотой байна уу? За нөгөө банк санхүүгийн дэлхийн одоо олон улсын банк санхүүгийн байгууллагуудын одоо 5 банкны дэд ерөнхийлөгчийн түвшинд оролцоотой байхаар одоогийн байдлаар бүртгэгдсэн байна. Тэр улсуудаа одоо гэрээ хэлцэл уулзалт ярилцлагууд хийнэ гэдэг. Энэ одоо танхимд бол яг л аль бие усны тийм гэрээ хэлцэл уулзалтууд яригдах тэр болцоог олгосон ийм одоо VIP lounge гэдэг ийм. Энд чи ерөөсөө энэ бид нар зохиогоод хийсэн юм биш. Ерөөсөө энэ конвенцийн газраас нүүб өөрөө бүх зураг төсвийг стандартын дагуу хийсэн. Ийм стандартаа байх ёстой, ийм өрөө таслага байх ёстой. Ийм санал ширээтэй байх ёстой гэдгийг одоо цаанаас нь бүр зургийн даалгавар дээр хийцэн. Тэрнийхэн дагуу бид нэр яг хийж байгаа. За одоо бид нар бол Монгол талаас саналаа юу гэх вэхээр Монгол ахуй Монгол одоо улсад хийгдэж байгаа учраас Монголын одоо юу юм бэ гэдэг одоо энэ 5 хүний гадаа фасад юм дээр байгаа энэ манай курортын гаргасан энэ одоо загвар юмнууд бол бид нар саналаа энэ дээр өгч. Одоо ядчил эхний ээлж нь гэрийн ханны маяг байгаа шүү дээ загвар. Тэгээ Монгол бол нүүдэлчин улсаа гэдгээс ахуулаад. За тэгээ тэн доторгоо уул ус тэгээ тэр ямар хээ болгон дүрс болгон цаанаа агуулга агуулж байгаа. Тийм учраас Монголын одоо кофе юм байна гэдгийг л харж ойлгох ёстой. Бусад энэ барилга байгууламжийн стандарт хаана нь ямар одоо хэвлэлийн өрөөхин хаана нь ямар одоо хоолны заалгын хаана уулзалтын танхим хаана хэлцээр энэ бүх юм бол нүүбийн газраас зураг төсвийнхаа дагуу гаргацсан энэ зураг төсөв дээр нь шалгарсан компани яг энэ зураг төсвийг барайл ажиллаж байгаа. Тэрэн дээр нь манай талаас хяналтаа тавиал явж. Тийм учраас энийг нь одоо ингэчихгүй дээ, тэрийн тэгчихгүй дээ гэсэн юмнууд бол одоо бидний зүгээс бидний саналаар гэдэг Монголын талаас одоо гаргасан зураг төсөв биш учраас нүүбийн талаас гаргасан зураг төсөв ажлын даалгавар учраас бид нар яг тэрнийхэн дагуу одоо нөгөө тал маань хүлээж авахдаа яг нөгөө гаргасан зураг төсвийн хүрээнд хийгдэж юу ажил гэдгийг л хянана шүү дээ. Тэгээд хийгдсэн байна гэвэл хүлээж авна гэсэн үг. Одоо өнөөдрөөс эхлээд ингээд олон улсад зарлагдчихж байгаа учраас хөтөлбөр өөрчлөгдөхгүй. Хөтөлбөрийг одоо конвенцийн газраас зарлж байгаа гэдгийг бас сайн ойлгох хэрэгтэй.
би хэлсэн 740 гаруй сайт ивентүүдийн санал ирсэн. 350 одоо сайт ивент хийх бид нар хүчин чадалтай. Тийм учраас 2 одоо саналын нэг нь орно гэсэн. Тэгээ сайт ивент манай одоо хөтөлбөрт ороогүй аж ахуй нэгжүүд гэдэг юм бас гомдолтой зүйлүүд байгаа. Тийм учраас бид нар зарим одоо хүсэлт ирүүлсэн сайт ивентүүдийг ногоон бүс рүү шилжүүлж, ногоон бүс дээр одоо бас төслөө танилцуул, судалгаагаа танилцуул, сайн туршлага яар идэр гэж ингээд зарим бас шилжүүл зохицуултыг бас хийж байна. Ийм байдлаар ингээд ер нь бол үлдэж байгаа хугацаанд бол агуулга, бичиг баримт, цаас төсөл Монгол улсын 4 тэргүүлэх санаачлага байгаа. Төсөл. Энэ 4 төслийн одоо үзэл баримтлал концепц нь юу байх юм? Энэ бүх юмнууд дээр л бид нар сууж яан үлдэж байгаа хугацаанд. Энэ барилга байгууламжуудын үндсэндээ дуусчихж байна гэж ойлгож байна. Нэг айхтар хоцорсон гэдэг юм уу, удаашралтай байгаа гэдэг юм уу, эзэнгүй байгаа юм ажлууд бол гайг. Одоо гагцгүй бид нар энэ дээр хэн ажиллах юм, хэн зогсох юм, ямар зохион байгуулалт удирдлагаар ажиллах юм, үүрэг чиглэлийн хэн хариуцах юм, энэ бүх ажлуудыг уялдуулсан, энэ уялдаа холбоог хангана, энэ сургалтуудыг хийн, хүмүүсээ чадахжуулна, сургалтанд чиглэл хүн болгон юу ихээ мэддэг байх хэвээр. Тийм учраас тэр сургалтуудыг л хийнэ. Та бүхний энэ одоо мандат бааж чинь бас олон янзын мандат байгаа шүү. Тий. Зөвхөн сурвалжлах мандат байна. VIP лаунжид орох тусдаа мандат байна. За одоо цэнхэр бүсэд орох нэвтрэх одоо мандат гэдэг ингээд хост контрид орох мандат гэдэг ингээд олон янзын мандатууд байгаа. Тийм учраас аль мандатыг авж гэнэ үү гэдгээс хамаарат нөгөө энэ хаалга болгон дээр чинь нөгөө нүүбийн ажилтнууд ажиллана. Тэгээ мандатыг чинь хараад энэ бол орох эрхтэй хүн байна гэж шууд оруулна. Одоо холбогдох эрхгүй мандатгүй нэг бол тэгээд хэнийг ч байсан оруулахгүй гэсэн. UN TV гээд нүүбийн өөрийн телевиз байна. За эднийх бол одоо бүрэн бүрдгүүнтэй ажиллана. 20 гаруй камертай. За эднийх бас олон улсад сурчлана Монголын копиг. За тэрнээс гадна Евроневс бүрэн бүрдгүүнтэй багтаага ирнэ. Эднийх дэлхийд Европын бүх улс орнуудад, Африкийн бүх улс орнуудад Монголын копиг сурталчилна. За дотооддоо бид нар бол одоо оролцогч нар хэвлэл мэдээллийн байгууллагуудаа бүгднтэй за үндэсний телевиз болоод одоо бусад арилжааны телевизүүдтэй 10 орчим телевизүүдтэй ажиллана. За бүх одоо уулзалтын танхимуудад одоо сэтгүүлчдэр зориулсан нэгдсэн өрөө байна, бүүтүүд байна. За сэтгүүлчдийг зураг хөргөө авах төр болцоогоор хангасан. За тэр одоо дотоодын компаниуд хэвлэл медиа хариуцсан одоо ажлын тороовол сэтгүүлчдээ зориулсан ямар шаардлагатай дүрс, аль одоо хүний яриа, аль дүрс, аль одоо фото зургийг авахыг шаардлагатай бүх дүрс мэдээллүүдээр та бүхнийг хангана гэсэн үг. Тэгээд та бүхэн цаашдаа тэрийг шеэрлээд түгээгээд явах. Тэр болцоо боломжоор хангаж ажиллах нь бол манай хэвлэл мэдээлэл хариуцсан дэд хороо. Тэрэн дээр одоо өрөө болгонд уулзалтын танхим болгонд ийм одоо сэтгүүлчнэд зориулсан дүрс авах, одоо яриаг авах тэр болцоо боломжууд дүрсээ хаанаас авахын сэтгүүлч нар яриагаа хаанаас авахыг, хэн гэдэг хүний яриаг хэрэгтэй байгааг, хэн гэдэг гадаадын оролцогчийн яриа чухал байгааг тэр одоо ярианууд авъя гэвэл тэр бүх дүрс яриануудыг та бүхэнд одоо шууд бүх тэр болцоо боломжууд нээлттэй байна. Ногоон бүс болоод энэ өргөн чөлөөнд төр дандаа кофе шоп бүгд бэлэн байна. Манай үндэсний одоо дотоодын саналаа хариулсан томоохон энэ чиглэлийн компаниуд саналаа хариулсан байна. Тийм учраас тэд нар ийм буфетүүд байгаа. Тэгээ энэ одоо ногоон бүс дээр өргөн чөлөөн дээр кофе шоп, ундаа одоо хөнгөн зүйлүүдээр үйлчлээд явчихна. Тэд нэр сонгон шалгагдсан байгаа. Энэ олон зочдын хоолны асуудлыг хүнсчдийн холбоо дандаа катерингээр зохион байгуулж байгаа. Тэгээд нэг оролцогчдын нэг бүртгэл дээр та ямар хоол иддэг юм? Махан хоол иддэг юм уу? Одоо нөгөө далайн гаралтай бүтээгдэхүүн эргэлдэг үү? За цагаан хоолтойж явах үгүйсгүй ногоон хоолтойж явах нөгөө халаал гэдэг олон янзын хоол төрөлтэй хоолтой хүмүүс байдаг учраас бүртгэлээс нь хараад тэгээд тэр чиглийн хоолнуудыг тус тусд ингээ гаргацсан байх. Тэгээд хог хаягдлыг хэрхэн ангилж хаях бол? Хог хаягдал тусгайлан тендер зарлаад өчигдөр тендер нээгдсэн. Хог хаягдал цэвэрлэгээ үйлчлэгээ дотроо за энэ доторх цэвэрлэгээ үйлчлэгээг хариуцах тендер, гадах хог хаягдлыг цэвэрлэх тендер
манай Монголын компаниуд шалгараад өөр өөрсдийн чиглэлээр одоо үлдэж байгаа хугацаанд яг тэр шалгарсан компаниуд цэвэрлэгээ үйлчилгээ тэр хүмүүст хүртэл байж өгнө. Цэвэрлэгээ үйлчилгээний хийх хэрэгтэй болсод хурлаас хурлын хооронд цэвэрлэгээнүүдийг бүгдийг хийж гин гадаа хог хаягдлыг хэзээ ямар хугацаанд авах юм, ямар одоо машин техникээр авах юм, тэр бүх сургалтуудыг хийгээл явчих. Тэгээд тусгаалan компаниуд ороод шалгараад тэр болгонд тендер зарлаж байгаа. Аль болох бага санал шүүмжил гаргахыг хичээж байна, аль болох хил ам баг гаргахыг хичээж байна, санхүүгийн аль болох хэмнэлттэй байхыг хичээж байна, санхүүгээ аль болох элт тод нээлттэй байхыг хичээж байна. Тэгээд эх жилийн төсөв мөсөөр орохгүйгээр засгийн газартаа бас төсөв санхүү чухал байгаа учраас эх жилийн төсөв мөсөв дээр хэмнэлт болгоод явж байгаа шүү дээ. Тэгээ энийг одоо ойлгох нэг нь байна, бас ойлгохгүй нэг нь байна. Тийм учраас магадгүй зүгээр албаар бас ойлгуулахыг хичээхгүй, албаар ташаа мэдээлэл өгөх хүмүүс ч байхыг үгүйсэхгүй. Тийм учраас яг тэр болгон тэгээд олон нийт бол одоо ихэнх нь тэгээд ойлгоод явах байхаа. Энэ бол одоо манай улсын хувьд бол маш том манлайлал, маш том боломж. Дахиж одоо хизээ Монгол улс дахиж ийм өргөн хүрээнд ийм олон улсын хурал хизээч болоо билээ. Тийм учраас бид нар дараагийн тэр арга хэмжээ болох хүртэл хугацаанд Монгол улс бас ийм хурлыг хийж болдгийм байна. Санаачлыг гаргаж чаддгийм байна. Энэ дээрээ бас хөрөнгө оруулалт мөнгө татаж чаддгийм байна. Ийм хэмжээнд хүртсэн юм байна гэдэг улсынхаа нэр хүндийг гаргаж л явж байгаа. Тийм учраас энэ бол хэн нэг улс төрчийн одоо карьер өсөх ажил биш. Энэ нэг засгийн газрын одоо карьер өсөх асуудал. Энэ бол Монгол улсын нэр хүндийн асуудал шүү. Тийм учраас хүн болгон эх орноо бодож аливаа асуудал дээр бас шүүмжил байлгүй яг уу. Гэхдээ бас огт үндэслэлгүй гэдэг юм уу, худал гэдэг юм уу, ташаа мэдээллүүдэд автмааргүй байна, гаргамааргүй байна. Эх орныхоо нэрийг бодож ингэж ажиллаарай л гэж би одоо олон нийтээс хүсэх байна. Одоо санал шүүмжлүүдийг бол нээлттэй хүлээж авнаа. Бид нар тэгээд өмнөх гаргаж ирсэн санал шүүмжлүүдээс гарсан юмнуудыг бас үйл ажиллагаанд одоо анхаарад засаж залруулаад явахыг хичээж байна. Баярлалаа.